эсхий түүрхтэн үзүүлж байна. Энэ хизээ гарсан дугуул байна. Гараад нь 2-3 хонж. 2 хонж. 2 хонж байна. Тий. Хаварчаанд ер нь өвлжөөнд энэ өтөг их чухал баг. Тий, өтөг. Доороос л малт тийхгүй л тий. Бүүслүүд сайн байвал тэгэл өтөг сайн байхтар тэгэл мал хаварч. Хаварсаа. Энийг бас хөрзөнгөө давхураас ингэ ашиглаж. Тий, тэгэл төлөөнд төлшин гэргэлнэ. Өөрөөсөө төлж чинь. Тий. Ер нь бол мод бол төлөхгүй таад аргал хөрзөнгөө төлөө. Хөрзөнгөө төлөөл тэгэл. Энэ одоо нэг нь одоос хэр удаан? Өө удаанаас нь. Үнсэгтэй гоо жинхэнэ Үнс нь бол ерөөсөө тэр чигээрээ бордоо штэ. Тий. Яасан. Энэ аргал байна. Энийн үнсийг штэ. Үнс нь сайхан байдгүй байхгүй. Энд ч ургамал. Тий, ургамал. За шатаа дээр үнс сулж байгаа. За гэхдээ энэ ч үнсэн бүтээгдэхүүн ургамал. Тэр үнсийг чинь одоо ингээд нөгөө яс чанаад гараад ирсэн. Одоо нэг тос штэ. Үе мөчин. Яа тий. А тэр чи тэр үнстэй хойлоо сайхан зуурж байгаад бас ингээд үе мөчнөр бас ингээд тавихад бас сайн болдог. Үнсийг бол бас их олон талаар ашигладаг шүү дээ. За тэгээд дээр нэг газар тариал би бас хэлэхэд энэ үүрүүл нунтгэлчдэг. Тий. Тэгээд бордоо биш. Төмс ногоо бордоо бол энэ буусаа штал тэгээд бордож байгаа шүү дээ. Тарийн талбай төлш болно. Бордоо тарин. Үнсээр нь бас юм ашиглаж болно юм. Тий. Чи байхлын малаас тэгээд хаях юм байхгүй л дөө. Хүнд буруугийн сонгол яваад байх шиг санагдав. Бузаавал зүрүүд юм шиг нэг ингээд нэг яасан гүйцэл тэгэл өвгдийнх нь заагаад гоё үлдээсэн юмыг бол тий. Буруу юмыг очиж идээд байгаа байхгүй юу? Тий. Улсын мал аж ахуй гэж. Энтриг болоод одоо тэгэл устж болохгүй юм шүү дээ. Нүүдлийн соёл гэдэг чинь мал аж ахуйраас л эхэлдэг. Тий. Үнэхээр цэмбэр юм аа. За тэгээд улсын авраг малчаа. Манай Батцэр ах одоо үйлжэн дээр бид ингээ харсан. Ийм гоё цэмбэр. Энд юус ингээ тийхээс нэг ширхэг одоо ингээ цаана завсраанууд ямар салхи байхгүй. Энэ чинь нэг мал даарахгүй гэдэг юм чил юм шүү дээ. Нөгөө нэг өвлийн хүмүүтэн жавар юу ч л одоо тэгэл даван туулахад малчин хүнээс хамаарна гэдэг бол яг үнэн л дээ. Малчин хүн хэр одоо малдаа тийм арчаатай хөдөлмөрч байна тийм ээ. Хэдий чиний дандаа. Ингээ цэвэрхэн. Тэгээ дээр нь одоо ингээ дараглаараа ингээ сайхан энийг хатгал одоо өтөг болох нь төлөг бол төлш. Ингээ сайхан. Аюу цэвэрх юм уу? Энийг одоо та ингээ өөр бас байсан. Дээшэнд би ингээ өндөрлөө. Мал бол өөрийн гэсэн бас гэртэй. Тий. Хот цэвэр байвал малын заяа гомддоггүй. Өглөө бэлчээд орой хотон заавал мал яадаг бол бас уурах бас дотроо хэл мэдэхгүй гэсэн хэлж утаахгүй гэсэн. За тий. Энэ юу яхан? Энэ хөрзөн. Төлшнээ юу? Төлшнээ. Төлөөд одоо. За одоо өвлийнхээ төлийг бол одоо бас ингэ бэлдсэн. Тий, хавар энэ манай шуур ордын. Энэ орох. Ишг ороод ахаар нь хаац. За ингээд дээрээсээ бэлдсэн өвлийн төлөө. Төлш. Ямар ч байглаас мод хяргаад одоо байгальтын сүрэг юм бол байхгүй. Малаас гарч ирсэн төлийг одоо малаас гарч ирсэн одоо аргал маргалаа тий. Одоо ингээл одоо нөгөө хөрзөнгөө авч хатаагаал одоо ийм болгож байгаа. Хатаагаад болж байгаа. Тэгээд энэ байгальд одоо ямар ч одоо тийм сүрэг юм байхгүй. Байгальд бордоо болно. Энийг Улаанбаатар тий сайхан юу гарч байгаа бас тийж. Үнэхээр сайхан юм а танаа бас энэ хаварчаа. Үнэхээр цэмбэр юм аа нэр бас. Ийм хүн ч одоо тэгэл одоо мал нь одоо бас өнгөтэй байх нь аргагүй тий. Тэгээ малын нэг хүнийг сэтгэлийн өвдөн байдаг тий. Чи чадахгүй гэдэг нөгөөх нь тэгээд мал нь хүсдэг. Тэгэхээр нөгөө малыг бас хүүтэн тэр жаврын хаврын юг даван туулах нь бол хотон цэвэр мал бас сэтгэлийн өвдөн шүү. Дундор болтой дулаан хөвтөртэй гэдэг бас. Тэгэхээр мал тэгэл нэг гой цэвэрхэн хоттой хараад бас тий бас сэтгүүл тий. Сэтгэл нь ямар байх вэ? Малын сэтгэл бас тэгээд тэнэгэл байна үстэй тий. За энэ бол одоо ингээ хужраа одоо ингээ үлгцсэн. Энэ одоо кальц шүү дээ малын цэвэр одоо энэс тий. Дүнэ долоогаа л гэж. Долоос уут нь тэгээд ингээд өргөцсөн ингээд.
Яг мал орж ирээд одоо 7 гэдэг ерөөсөө ингээд 7-д хонхол юу гос. Энэ хожир малын хамгийн гол зүйл. манай Хожир хамгийн гол юм байна. За энэ юу гэж нэрлэх вэ загцаар тийм. Манай онгоц л гэдэг. нэг онгоц ховоо гэнэ манай юу. Ховоо. Тий. Энэ бод ишгэндээ хэвэг зурж өгнө. Монголчуудын ухаан. Тий. Модон хот. Сүхээрээ чавчаад ингээд энийг бас л ингээд одоо малынхаа үүс тижил хийдэг бас ингээд нэг савны оронд ашиглацдаг. Ингээд бас. Энэ хорогны бот. Ингээд нэг яг. Тий, дотор нь элтгэж юм хийчихсэн байгаа. Юу юм? Элтгэж хийж байдаг байхгүй бас. За. Шин төлөөр харахаар одоо даасна ингээд гэсэн дөрөв элтгэж илдэг байхгүй ингэж. Оо за. Тэгээд сүзэн даардаг гэж даарна гэдэг таас. Хүүхдээр хүнээр л одоо хүзүүний ороолт, одоо гэдсний бөөрийн хамгаал, муугаал гэдэг одоо хүн дэвшээ гэж. Элтгэжгээд бааснаа тэр даарууд одоо алдаа хийж шүү дээ. Ийм өөрөөр. Шинэ гарсан дэлдэг. Ерөөсө хүүхдийг хайрлаж шүү. Тий, тэгж л одоо. Тий. За малынх нь одоо гिचээр аваад юм тий. Тий, гिचээр нь аваад бод. Доороосоо таа. Тий, доороос нь таа. Шинэ гарсан дээл. Одоо нэг хүүхдэд нэг бойтыг дулаан бойтыг авч идэх доороос таа гэдэгтэй адилхан тий. Аа. Ингэж маллаа малж шүү дээ малчин хүний. Нишин Oilio Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос Нишин Oilio албан ёсны эртэйгээр худалдаалагдж эхэллээ. Онцлог давуу талууд 100% байгалийн гаралтай бөгөөд холестерин агуулаагүй, эрүүл мэндэд тустай. Омега 3 болон Е амин-димээр баялаг зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ. Тосны шингээлт багтаа шарсан, хуурсан болон бусад хоолнуудад илчилгээний шингээлтийг 20% бууруулсан. Хоолны амт үнэрийг өөрчлөхгүй, байгалийн амтыг хадгална. Утас 9442 99 90 76 76 55 85. Алтайн улсын бэлд орших өөрийн тариалангийн талбайд тарж ургуулсан Goodwill брендийн шар будаан цэвэр агаар цэнгэг усны тижээлээр ургасан шилмэл сортын үрээс гарган авсан 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй тод шаргал өнгөтэй амт чанарын дээд түвшинд боловсруулсан шар будааны өнгө нь хэр тод шар байна төдий чинээ амттай Goodwill шар будааг харахтал том ширхэг тод өнгө чанарын хувьд илт ялгардаг Алтайн цэвэр хөрснөөс танаа гэр бүлд хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн утас 77 тэгс 77 Ноц дугуй худалдаа манайх Опас, Grid, GT, Yokohama, Hero, Toyo брендийн өвлийн чанартай бүх төрлийн дугуйг худалдаалж байна. Манай дугуй нь 2025 онд үйлдвэрлэсэн бүх төрлийн машин таарах размер хэмжээний сонголттой. Чийгшлээ алдахгүй, өвөл гулгаанд санаа зовхооргүй зөөлөн дугуй худалдаалж байна. Хөдөө орон нутгийн унаанд тавьж өгч байна. Холбогдох утас 7044 тэгтэг. Манай компани сайдын үнэний тижээл, ордож байгаа махны үхрийн тижээл, дахианы тижээл, уулын тижээлүүдийг импортоор оруулж ирж байгуулга болон элчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчимдсэн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тижээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 717 7757 9511 4497 80 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Манай мэргэжлийн чадварлаг тогоочдын баг бүрэлдэхүүн нь Монгол орны үндэс улам бүрт хурим найр, ургийн баяр, аймаг сумдын ойн арга хэмжээ, цолны найр, байгууллагын зугаалга гэх мэт бүх төрлийн хээрийн арга хэмжээнд 21 аймаг 330 сумдад хүрч үйлчилдэг гэдгээрээ онцлогтой. Бид орон орны амтд хоол, зууш, салаад, амттан зэргийг чанар стандартын дагуу таны захиалсан газарт халуун наран үйлчлэх болно. Мөн бид уул уурхай, барилга, үйлдвэрийн ажилчдын нийтийн хоолыг хариуцсан ажилдаг гэдгийг дуулгахад таатай байна. Чанар, үйлчилгээ, шинэлэг амт, Stable Catering UB. Захиалга хутас 9933 7941 99 99 2 Stable Catering UB. Бөөр цистидний шидэт цай. Ойр ойрхон шимээр санагдаж
дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх. Шээсний үед хорсож өвдөх нь таны өдөр тутмыг үнэхээр зовоодог үстэй. Тэгвэл танд бөөр циститийн шидэт сайрагтай. Шээс ойр ойрхон хүрхээ багасгана. Бөөр нурууны өвдөлтийг намжаана. Шээх үед үүсэх хорсох зоврыг арилгана. Шээс хөөж өрөвслийг дарна. 100% урамлын гаралтай, химийн найрлаггүй, биеийг хордуулахгүй, ачааллахгүй, зөөлөн үйлчлэгээтэй. Эрүүл байдлыг буцааж авахд хэцүү биш. Зүгээр л утсаа аваад залга. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. 88 47 30 88 80 99 95 54. Цэмбэ авто гэрлэн 2014 онд байгуулагдаж автомашины гэрлийн чиглэлээр тасралтгүй найдвартай үйлчлэг үзүүлж байна. Гэрлийн тусгал тохиргоог лам солих, нүүр солих, дээдлийн цуглуулах, төрөлцсөн үйлчлэгээр үйлчлүүлэгчдийн итгэдэг үлдээсэн манай бодлого. Цэмбэ авто ертөнц нэрийн дор үйл ажиллагаа нэгтгэн автомашины гэрлийн салбартаа тэргүүлэгч болох зорилготой тасралтгүй хөгжсөөр байна. Цэмбэ авто. Ивент тэтгэгч Итүүгэн урлан бид чанарыг эрхэмлэн урлан. За сүрүү тарган сайхан урж байна. Сүрүү тарган сайхан урж байна. Сайхан урж байна. Амжилт сайхан хавар орж байна. Харин тэ инжилэг сайхан урж. Мал төлөлөө дуусч байна. Мал төлөлөө дуусч байна. Танаа дээдлээ айлд орчоод урж байна. Хаваржаа юу гэж юу? Хаваржаа. Ер нь л чулуугаар бол нэлээ бүх юм барьдаг юм байна уу танаа шээ. Тийм энэ мотор бүх юмыг барьдаг юм л чулуугаар хийдэг юм байна. Чулуугаар намайг гэдэг багаа байж хахтлаа да. Оо тийм үү. Баг гараагаач байж хахт байсан юм шиг л. Эдгээр нь юу? Дээр нэгдлээ тэр үед л барьсан ашиг гэсэн шүү дээ. Нэгдлээ чинь нэгсэн журмаар нэг юм хийсэн. Танаа аав юм бөөрөө. Тий. Энэ одоо хатан дээр ингээд нөгөө арга өхрийнхээ ойг ингээд шавцсан. Энэ одоо хатаал тэгэл өтгөн дээр гэлээ явчихна тий. Тий, хатааг л ингээд төлөш. Маа. Энэ одоо байшин одоо энэ тий байшин. Өөржөөр ингээд барьчих тий. Хатаар ингээд барьчих чулуугаараа. Тий, нэрэм хэмээн оруулаад. Тухайн газар нутагт юу вэ тэрүүгээрэл тэгэл зүгээр газар юу зохицуулаад тэгэл хашаа машааг нэг. Танаа энэ газарт бол энэ хавьд бас нэг малч яг энэ айдууд нэг ийм хажуудаас нэг юм овоо тий. Овоо бариад тэгээд нэг сайхан цангаад тэгээд юм оргол зайлбарч л өгдөг. Доотлын айдууд бас тийм байх юм. Тий бүгд юм овоотой. Ийм нэг заншилтай байна тий. Цаасаар шиний нэг нэглээ штэн дээр ангаал. Сан маань тавиал. Цаасаар гарах уу? Цаасаар. Тэрнээс гарах уу? Тэрнээс гарах. Цаасаар гараад тэгээ сан маань тавиал. Ингээд сайхан дээдэлж явдаг тий. Харин би нэг айл болгоны гадаа юм байгаад ханаа өөртөө бас барай тэгээ сайхан уул хангаагаа шүтэж битэж бишэж тий. Тэгээд одоо шиний гурд бас гардаг. Ялаа залуучууд гад өдөө гараад мал ихээр малын нөгөө ноос арш шир түүхэд нь одоо өнгөө болохоор тэгээд орлогогүй. Бахач л аргагүй ихэн тэгээд одоо бүгд л банкны зээлтэй болсон байна. Харин тэгээд уулуур харуу явж ажил хийхээс өөр аргагүй л одоо хурж штэ тий. Уулны нүүдлийн соёл гэдэг юм чи өөрөө ингээд мал аж явах тэр толгуурж явдаг. Тэгээд малчаар төмөрөж явах юм бас нэг юм төрийн бодлого бас нэг гаргаад энэ малчтайхаа амьдралоо жоох юм бодохгүй болоод үүндээ сүгэлдээ энэ залуу малчд байхгүй болоод ирэхээр чинь нэгээд одоо нүүдлийн соёл чинь л устдах залруугаар ер нь орох гэж. Тэгээ энэ одоо тэр бэлчээрийн асуудал бас байгаад байна. Тий. Тэгээд бэлчээрийн асуудал байгаад одоо бэлчээрийн даац сэтэрлэл гэдэг юм чи одоо тэгээд яг үнэндээ байгаль дэлхийн уур амьсгал өөр цаанаас өөр болоод байна шүү дээ. Харин тий цаанаас нь тэгээд одоо малын тоог нь багсах чихээр малч чинь үр зээлээ одоо тэр махаал зарж байгаа шүү дээ. Түүхэд нүүн орчвол ер нь бол малынхаа тоог бариад за тэгээд ер нь бол чанартай мал аж ахуй ер нь явах болов гэж миний хувьд бол тэгж болоод байгаа. Ер нь бол одоо тэр малчид ингээл ер нь бол ганц орлого авдаг түүхий дээр л орлого авчих. За ямартай л нэг ноолоор явж байна тий.
Бусдад үйл мах хоёрлоо. Махнуулуур хоёрлоо. Мах ноолор хоёрлоо. Цагаа идэ нэг жоо. Тэгээд явна. 100 нэг. 100 цагааны дэгээр нэг жоох. Хийгээл. Энэ жил мал төлсөө авсан. Мороо идгүү. Нөө идэх. Одоо яг ийм газар бол та хэд маань ингээл нөгөө техникээр бол яг мороор л болон болно шүү дээ. Тэгэж дандаа мороор. Моциклоор явахгүй. Моцглоор явахгүй. Тэрнээс яг уламжлаар. Уламжлаар. Энэ яг уламжлаад одоо хадгалаад одоо мал аж ахуйг бол нь явуулвал одоо чанартай мал ухаан бас гарах болов гэж боддог. Тийм үү? Тий. Энэ дөрвөн үйлрэлтээ тэгэл одоо нүүдлийн соёл гэдэг юм чинь өөргөө нүүгээл одоо хаваржаанаасаа цусландаа буугаад цуслах хаваржаантаа буугаад ингэж явж байхдаа малынхаа тараг тэгсэн ахвал энэ малчнаас л болцоо их хамаардаг юм шиг байна. Тий, малчнаасаа нэрмэхэд хамаарч байгаа. Отор хэрэг хөдөлмөрлөн хэрэг одоо арчаатаа зүтгэлтэй байна. Тэрнээс л одоо хамаарч л одоо тэр өвлийн хаврын үгэл даван тоглолт юм шиг. Тэрнээс хамаарч. Танаа захна ингээд танаасаа ингээд өвлж орж ингээд барч ин чинь тэгээд одоо бас нэг туршлах шүү дээ. Аав ээжигээ бас ингээд бас дагаж мал мас нийл буй юм буурлын тийм. Хэдэн настай байхад байсан буурын. Төвөр баг байх юм. Ээж аав чи буур гэсэн үг. Тий. Оо зөө. Ээж аав байх үед л байсан гэсэн нэг кедонд баригдсан мэтгэхгүй. Баг 70 кедонд баригдсан шиг байлаа шүү дээ. Дөрвөн үйлдвэрлэлийн хэвэн уур амьсгалыг яаж даван туулдаг энэ одоо тэгэл амаргүй шүү дээ мал болох чинь тэгэл зогсоо зайгүй англ явж ижил дагж явж ижил одоо нэг ажлын ард гардаг. Тий амаргүй. Байнга л явж иж нэг. Хадлангаа яаж ийна таад маань худалдааны ус өнөө ер нь бэлчээрээс ер нь хангаж байна. Хадлангаа энэ голдоод энэ доош энэ доор талбат хадлын талбатаа. Тэрнээс одоо намар хадлангийг авчих. Худалдааны ус авахгүй юм болгоч чинь. Худалдааны ус авахгүй болгоч гэж. Яг уу сумынхаа тавь дээр явахгаас худалж авна. Тий. Одоо тэгээд хаврууд бол хэдэн сар гээд нүүх вэ? Бүгд айл нэг бүс нэгцэн л нүүх байдаг. Яг уу янз л да. Манайхад бас удаан бас байгаад иж бас болохгүй тийм. 5 сар гээл нүүдээд. Энэ дэш эксабууд. Тусланда. Туслан бүр цааш. Эндээс бараг 100 км. Эндээс нэг 10 км бол бууна. Тэгэл байж 6 сарын өнгөрөөд туслангууд нь байна. Ер нь бол одоо тэгэл 100 мөр явдаг гэдэг чинь шүү дээ. Ядаас нэг юу багаар явлаа бас. Магуудаар таараад 100-аас манайхан ч бараг 100-аас жилийн нийт юм да. Тэгтээ сум дотор байсан тийм. Сум дотор. Газар нутгаар бол нийлээ бас том сум байна танах тийм. Манай сум том шүү дээ газар нутгаар. Тийм байна. Бас одоо сумдуудаа бодвол сумдууд бол том. Одоо загчийн ард том. Тий. Загчийн ард томны бас энэ хиллэг аялал одоо бас байна уу? Аялахтай л. Аялагтай юу? Хиллэг нь энэ бас өөр л байгаа. Энэ уус алах шиг байна тий. Тий, ингээл хот мот дөрөөл үжих чинь ховдын хуу байлдаг гэдэг шүү дээ. Одоо чи аялагаараа ярьж гинүү? Одоо аялагаараа ярьж байгаа. Би одоо арай өөр бас нэг гоё уянгаас өөр бас нэг аялал гарах болов гэдэг. Чагнаад. Одоо чи аялал бас тэгээд өөр болоод байна шүү дээ тий. Аялал. Тий. Одоо би сая урайхаар төмгөл малхаа гэдэг жишээ тий. Их машинлээд их юу. Энэ аялал гэдэг юм чи өөрөө бидний угсаат үндэсний ганц одоо өөрсдийг ялруулан таниулах ганц юм шүү дээ. Тий. Тэгээд мас үргэ маллаад ингээд явнаа гэдэг бол их сайхны залуураас залуу хүн байна. Тэгээд нүүдлийнхээ маллаж буурлахаа бууцыг бас манаж Монголынхаа нүүжтэйгээ нүүжтэй соёлын үеийг тээж явж байгаа хүмүүс шүү дээ та нар. Харин нүүдлийн соёл хөдөө малдороод үзт. Тий малд хөдөө малдор. Энэ ч бас нүүдлийн соёлын өв тээгч хүмүүс байх үү? Эзэнгүү газар нутагта эзэн болоод байж байгаа. Их оронч малчтай байхгүй.
Горимж малцсан болчихлоо. Хоол хүнсээр хангаж байгаа таад. Ингээд энэ гурван бахархал байна шүү дээ тийм ээ. Тий. За. Үлчи хороогоо чулуугаар барьчихжээ. Мод хяргаад байгаль сүйтгэсэн юм алга. Байхгүй. Энийгээр галаа төлчихжээ, хашаагаа барьчихжээ. Тий, хөрзөнгөө галаан төлчих нь. Энэ малчин хүний ухаан. Хашаагаа барьчих нь. Тий, хашаагаа барьчих, галаа төлчихнэ. Малаас юус хаях юм байхгүй. Хаях юм байхгүй. Энэ одоо ингээд төлөөгөө бэлдэж чинь тий. Төлөөгөө бэлдэж. Энэ хараа ийм ундаг явна да. Төлөөгөө. Өвлийнхаа төлөх төлөөгөө. Тий. Мал одоо хүнд амьдралыг өгч байна, галыг өгч байна, хувцалж байна. Идэх хоолыг өгч байна нэрэ. Бүх юм өгч Бүх юм өгч байгаа. Энэ одоо жид усан аргалуу. Энэ одоо намар 9 сар 10 сарын аргал. 10 сарын аргал. Ингээд 9 сар. Сайхан хатсан байна да. Тий, ингээд яхан шараараа хатчих. Үнс нь хүртэл байгалийн бордоо юм шүү дээ ингээд. Тий. Энийг одоо тэгэл ингээд авчихна гэж салаад явна. Тий шүү дээ ингээд. Энэ яг энэ хаврын маасна. Тэгээ одоо аргал бас. Тэрээс аргал бүгд ингээд аргалууд. Төлөө. Хүртэг үү? Ийм аргал. Оо за. Ийм аргалууд шатлаад өсчгөл дээрээс нь баасаар нь шапчих. Көм хөдөлмөрч байна. Ийм л хөндө хөдөлмөрч яваа аргалаа. Нүр хөгөрөхгүй гэдэг шапчихсан. Байгальд эко мал аж ахуй гэж би болоод яг энэ Баруун аймгийн одоо энэ Чандан сум мөнх хайрхан үнд сумын малчтаар бас би явуулаа нэр. Та дөрөөсөө байгаль нэг ширхэг мод хуглаад гал төлж байгаа юм байхгүй байна. Нэг ширхэг модыг таарад хашаа барьсан юм алга. Байхгүй. Байгаль эко мал аж ахуй гэж одоо нэг. Тэгээд дээр нь одоо мориор малаа хариулж явж штт. Яг л нөгөө уламжлал. Яг л уламжлалаа. Тэгэл одоо дүүл өстэй жинхэнэ хөдөөний нөгөө хөрслөг бороо гэдэг чинь. Эндээс чирэг те. Ахнаас хүртэл мал дөрөс. Тугал явуулахтаа ингээд тугалыг татахтаа шууд татаж болохгүй. Эндээс нь ингэж эвтээх хийж татна тийм ээ. Тий. Хөхийг өгч яхад ингэж ягаад эвтээх нь татна. Тэгээ татаад явахдаа ингэж татахгүй. Ингэж барина. Тий. Хоёр чанаанаас ингэ зөөлөн барьж явна. Тэгээ ингэ явна. За зарим сарлагын тугал моголч явахгүй бол хурга өхөлсөрөө очиж хуурцаагаа л. Тэгээд хөл дээр гიშгинэ эдгээр чинь. Хөл үцэд тугал явуулдаг байсан шүү дээ. Дөвглөө үрээд нэг тэгэл нэг хөл даарна тий. Тэгээд яадаг лээ. Дөнгөж одоо үнэний нэг шээсэн дээр начаал дулаац болно. Наамрыг тийм байсан гэсэн. Яа. Эсхийн дүүрхтэн үзүүлж байна. Энд нэг л дотоод байна та. Dabi, pop your day. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Meratorg, Черкизово компаниас дахиа гахаймах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүрт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айл өрх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчилгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Ачмаг наран компани
дэвшилт технологиг нэвтрүүлж чанар стандарт хангасан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн таны гарт тогтмол хүргэж байна. Та манай хагас боловсруулсан дахиа гахамахан стейк, нитритгүй зайдас, живг, дахтэргүй таан болон бусад бүтээгдэхүүнүүдийг гэр бүл найз нөхөдтэйгөө өдөр тутамдаа баярын ширээндээ хэрэглэхэд таны цаг хугацаа хэмнэж аз жаргалыг мэдрүүлнэ. Манай бүтээгдэхүүн номын супермаркет дэлгүүрүүдээр мөн дэлгүүр худалдааны төвүүдэд зарагдаж байна. Холбогдох дугаар 86 10 26 20. Liban брендийн Эко ариун цэврийн цаасан эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын тармил мод усанд хурдан задардаг будагч бодисгүй үнэргүй торгомсог зөөлөн харшил өгөхгүй эдийн засгийн хэмнэлттэй ус тос маш сайн шингээдэг бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн өдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн утас 91 TG-70 хулсны хандтай аяг тавг угаагч бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчин дээлтэй эко хэрэглээ нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана тусгаал нь нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй харшил үүсэхгүй аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй гадаргууг маш сайн цэвэрлэнэ бэрсүүд жүржийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas холбогдох утас 9912 TG-2 88-3 5311 Яруу зүйл компани Best хачир стандарт гарал үүслийн бичгтээ бүх төрлийн хачир, даршилсан ногоо, салат, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ орон нутаг зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаа бодол стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хачраар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Холбогдох дугаар 911 41 28. БЦ компани эрч хүч цагаан будаа. Манай компани нь үржил шинтэй хөрсөн тариалсан амт чанартай тэжээллэг дээд зэргийн цагаан будааг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийлүүлж импортлон савлаж байна. Цагаан будаа нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, даралт, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх ач тустай. Холбогдох дугаар 99 99 34 29. Андил малыг гарц хэрвээ. Аймаг малыг гарцсан. Сайн. Ийм нэгэн хоёр зүгт малаа тэгээд хоёр таслал сова төлдгөө хоёр англиад. Зөв. Богмал. Тэгээд төлдөг мал ууланд байна. Тэндээс эндээс услаад тэгээд байж. Совоога тэгээд үл саашиж байна. Совоога нь бас бэлтгэлтэй болно. Бэлтгэлтэй болоод тэгээд байж. Энэ усикгүй бас тэгээд энэ одоо ямар өхөр вэ? Монгол уу? Монгол өхөр. Сэлдэнгийн алдсан Монгол уу биш үү? Гэхдээ зүгээр Монгол. Монгол гаралтай тавар. Бэлчээрээ. Өвд одоо энэ хэр төсвөртэй өхөр үү? Өвд төсвөртэй өхөртэй. Өвд одоо тэгээд энэ говь талуу отлоод бэлчээрт нь хариултыг. Зөв. Тэгээ хоёр сар гэвэл авчираад энэ тэжээж байгаа юм да. Тэжээлд нь орол. Танаа аав одоо энд өтгөн. Манай энэ амалч нь удамдаа гэж хэлсэн одоо энэ хашаа бууц. Энэ бууц нь удамдаа байсан. Удамдаа. Андаа яах вэ? Энэ баруун талд би бас үйлжтэй хоёр үйлжтэй. Тэг хавтгаа. Их хавтгаа гээд газар байна. Тэнд богороо үйлждэг бас. Мадлаа тэгээд хоёр хувааж. Хоёр хуваагаад. Танай энэ ургамлууд их олон төрлийн ургамл байна дээр. Энэ анзан ургамл. Энэ одоо чихрээ юугаар авч яах? Хатанга юугаар авч яах? Атлага тарагчнаар авт.
Одоо химээсгэрээ ингээд нуудаг хатж байгаа юу? хатнаа. Хат уу. Гар хатуурнаас химээсэрээ. Тэгээд хатгаа босноо. хатна. Тэгээд одоо мэдлэнгээс өнгөрсөн хавар нэг трактор олж авсан. Тэгээд тэрийгээр хадлан гээд хадаа талнаад тэгээд хадлан авчтай. Мэдээ машин өгдөө яа. Өдөө 15 машин өгсөн энд хийсэн. Энэ үү? Гадраа ус. Одоо тэгээ дууссан. Тий. За хөрөөсөө нэг хоёр дугаар тэрээс гэлсэн. Танах явсан хатлангийн асуудал бол эндээс аваад өөрөөсөө малчид бол үсээ хангаад байд юм биш үү? Хангаад байна. Яахгүйгээр. Тий, өөртөө бэлдэл авчтай. Одоо тэгвэл төсөл одоо болоод тий. Тий. Лавар нэг 8 сарын 5-10 гээд хатлантаа ордчихтэй. Тэгээд нэг 15 20 хүртэл хатлангаа хийнэ. Яасан. Нилээ ийм өндөр урууд гэсэн. Өндөр ургана. Энэ юу юм бэ? Энэ одоо ингээд нэг татдаг юм байна. Энэ татдаг байхгүй. Энэ суугаад гартгаа. Өөрөөр татчихаар байдаг. Ингээд. Тэгвэл ингэж гаргадаг гэж. Ингэж гаргадаг. Яг нэг юм татдаг юм байна гэж бид. Яваа гараа байна. Ингэж маддаг гэдэг. Одоо зундаа дээр цагаан өмнө саа тэгээд одоо саа тэгээ борлуулж таад үзэж байна. Яг тэгээд ихэнх нь тэгээд одоо яад байхгүй. Манайх тэр ихтэй борлуулдаг гэдэг өөрсдөө хэрэглээл гэдэг. Өөрсөндөө. Ер нь борлуул бас хэрэгтэй л байна. Тэгээд яг хөө зах зээлд ганц борлуулна л дээ. Цаасан байна. Охин дэнэ борлуулсан. За сүүл тарган сайхан хаварч гин үү? Хаварч гин үү? Сайхан хаварч гин. Танаа сумын дээр л өдөөг мачтараа таарал. Мачтар 3 багаар айлуудаар орлоо. Тий. Эсвэт орт нэвтрүүлгээр ингээ Монголоо тойрол. Малчтынхаа амьдралтай танилцаал. Энэ мадлах ухааны залуу үед бас нэг сурчлах, таниулах зорилготой ингээ яваа тийм. За мал төлөөд хэлсэн тэгээд ажил дундраал байна уу? Тэгзэр би энэ үрдө авуулжан дараа малын төрүүлчгээд ичгтэр орж ирлээ. Тайлбарлыг тустай. Нөгөө олон хэсгүүлэгчтэй чинь тэгээд нэгээр гардсан, хоёроо гардсан тэгээд малдаар байна. Одоо тэгээд таараас өөр хүн байна уу мал. Энэ сургууль хүүхдүүд сургуульд ном. Манай хоёр залуу байна. Хоёр залуутай. Дөрөв хүүхдтэй. Одоо мал дээр байна уу? Одоо хоёр залуу яг мал дээр ажиллаж. Миний ажидэд. Одоо урд мал дээр байна. Хүүхдүүдээ бас их л хувааж аваад. Нэг нь энэ дээр суумал арилаад энэ. Тэр хоёр хүүхд яг юу аахгүй тэр суулмал тэгсээгөө би тэр мал арилал тэгэл багасаа малчин болсон. Тийм хүн боо. Хамгийн төлөвлөсний одоо нүүдлийн соёл шүү дээ. Тийм. Яг хараагаас л мал маллаад явсан шүү дээ. Тийм. Урд малгал байна. Маллах сайхан шүү дээ. Тэгээд хатуулж тэгээд юм болгон тохиолдсон тэр бол төвчхэгтэй хүний л одоо хийдэг ажил шүү дээ. Тийм ээ? Тийм. Эний чи ууггүй ингээ хариулаад дагаад явнаа гэдэг чинь бас л зүгээрс нэг хүн болгон очи маллаад байдгүй. Тэр малчин малын төлөөл ер нь тэгээд нэг юм төсөө хүмүүсийг одоо болон ээж аваад сургаал хүмүүжлтэй хүний л одоо хийдэг. Тийм үү? Яс одоо нүүдийн хүүтэн хаврын салхийг одоо тэгэл тэр болгоно ингээл бас байгалийн эрсдэл ингээ явхад бас хүн бас нэг хямрхан ирнэ дээ. Тэр хямрахгүй давдаг чинь тэгээд малчтай шүү дээ. Цаанаасаа яндан мэрэгжлийн. За яг яндан тийм их таард юм уу? Көтü тагч таарна. Сайхан зөөлөн тагч таарна дээ яндан. Тийм шүү дээ. Тэр болгоныг л тоолж ажиллаж малчин юм. Тэгээд. Өнөөдөр ингээд яг нэг л.
урдагаар Ингээд Аюул хийх үү? Сүүдэн сүүдан тийм. одоо хаана хоны тийшээ. Тийш арсгаа тэгээд. Тэгээ зүүн чи өвчөг болно тийм. шуудан хамаана. Вэдэн. Миний вэдэн гэдэг. Амбарын үйлдэлээр. Вэдэн гэсэн үг аахгүй. Хэнэрэсээ. Аахгүй. Наваад. Октосойгон цэвэрлээд болохгүй. Тий. Онд чимэг гурван өсөвч татсан даа. Бага эдэг юу борлуулж байна та? Энэ өг зүгт юм те. Энэ хөрөлөөс үү. Өг зүгт юм. Энэгээр сүүгийн өгцөө. Юуны байж юм бэ? Тий. Гаас гэсэн зүг. Ингээд гүндаа яваад. Гитэн бондот. Энэ. За, юу юм бэ? Энэ төлөвд хүнд. Төлөвд хүнд. Бүр дулаах юм шүү. Дулаах. Одоо бүр арчил тий. Танаа үйлчээ хаашаа болоо? Манай үйлдэх холооноо. Эндээс 105 км. Газар үйлдэх. Тэгээ 8 сард хатдаг гэдэг газар очив. Үйлчээд тэгээ 2 сард төв. 10 сард явна. 10 сард яваад Үйлчэнд. үйлчэнд байна. Тэгээ отон үйлчээ замдаа яваад. Явахдаг яг нэг Вангаа хумаа. Тэгээд очт юм уу? Тэгд. Ямар газар гинэ? Хатдаг гэдэг газар. Үйлчээ юу? Хэлээ хаад. Бэтгөөдөөс урагшаа. Радиг болтоос уршаа явуулна гэсэн үг. Урагшаа. Тэгээ хил дээр очив. Хил дээр очно. Очиж тэгээд өвлөө маллаад өвл одоо Монгол улсын хилээ хамгаалдаг юм ш тааш. Тий. Бас За тэгээд уусаа тэнтэн Тэстэн нэг гişэн болж ажилтдаг шүү дээ. оо зөв. Тэгээд одоо хилээ Хилээ арна тэгээд малаар үлэн тэгээд. малаа хариулаад. Тэгээд тэгэлэн да. За дүүрээ тэгээд дээшээ. Одоо энэ чинь нэг 80 хэлтэй явна гэсэн. За. Ойлоста багийн 3 малчин хайлаар орно. Дээшээ завдаагаар ятаа. За тэгээд зүүнний дэжиг цаг сайхан уулзъя. За төрөл тавья. тэгээд Энэ жил одоо манай ойдоо дөрөв нэг уриаллаа шүү дээ, тийм ээ? Нүүдэлтийн соёлыг одоо аялал жуулчтайгаа холбоё гэдэг. Аялал жуулчтай холбохын тулд их хүнд яах вэ гэхээр одоо Монгол болон гадаадууд өнөөдөр манай одоо энэ нүүдлийн соёл гэдэг хэсгүүдээс бүгд одоо сайхан мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр энийг бол малчин төмтэйгээр хүн хамтаж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр хоёулаа энийг бол нэг одоо ингээд нэг уриалж байна, тийм ээ? Хүн айл гэр болгон гэр бүлээрээ ирээд одоо зун малчин айлдаа ирээд малчны нэг хатны сайхан 3-4 өдрөө сайхан хоноод хүүхдүүд нь мал ухаандаа танилцаад за тэгээд өмнөө мөнөө саагаар цагаан айдаа яаж хийдэг юм энд яаж явдаг тийм тустай өөрсдийнх нь аялал сайхан болно шүү дээ. тийм. Ингээд ирвэл танахаа хүлээж явна тийм ээ. За хүлээж авна. Тэгээд яг хөвгтөд асуултаа одоо цөмгөл нуур гэдэг газар одоо
Цусан тийм ээ. Тэ тус. Аймгийн авраг малчин Отхмаа гэдэг. Тунбаяр гэдэг ахыг сураад очихно шүү дээ. Тэ. За тэгээ гэр бүлээр хүрээдрээ манай дээр 100 сайхан амраа гэж байна. Ингээд одоо сайхан хүүхдүүд нь хураг шиндээ аваад гэрээ эзэгтэй ямар ажил хийдгийг суралцаад эзэн ямар ажил хийдгийг суралцаа тий. Хүүхдүүд нь юу хийдгийг хэрвээ мал хариулж явдаг үү тий. За энэ аюулгүй сайхан уриалж байна. За явъя даа. Таа. Яа.